засгийн газрын бас маш чухал хамгийн чухал энэ бол одоо тэр чигээрээ иргэд одоо хууль шүүхэд те одоо итгэх итгэлийн асуудал байхгүй. Тэнийг өөрөө манлайлаад тэргүүлээд ажиллаж байгаа хүн нь ийм одоо нэгдүгээр одоо өнгөрсөн одоо зүйлүүдийг бид нар бодъё л да. Нэгдүгээрт одоо энэ хүн одоо хууль зүйн сайдын хувьд яг ард иргэдийнхэн те тулгараад байгаа хууль зүйн асуудлын талаар нэг ч одоо те үг ган хийхгүй байж ерөөсөө томилогдсон цагаасаа шовтон л одоо төрийн эрх мэдэлтэй эрх ашигын төлөөх одоо зарим нэг үед бамбаа болж байгаа харагддаг, зарим нэг үед ямар ч үндэслэлгүй те хин нэгнийг одоо бүр маш ноцтой хүн амны хэрэгт хүртэл гүтэгдэг, ямар ч баримт нотлохоогүйгээр те тэгэл баримт дэлгэн гээл явж идэг, баримт нь гарч ирдэггүй. Тэгээд ийм одоо энэ салбарыг тэргүүлж байгаа хүн ийм байхаар иргэдийг хууль шүүх засаглалд итгэх итгэлээ та нар одоо сэргээч гэж хэлэх ямар ч ирэхгүй байна шүү дээ. Тийм биз дээ. Тэгэхээр энийг бол бид нэр одоо үнэхээр одоо ялангуяа энэ одоо их хурлын те 126 гишүүд нэгэн дуутаагаар энэ засгийн газар өөрөө хамгийн нэгдүгээрт зайлшгүй солих шаардлагатай одоо салбарын одоо яам бол хууль зүйн яам байна гэдгийг л үнэхээр бас хэлэх хэрэгтэй. За тэгээд зарчмын хувьд өөрөө одоо ингээд те ийм ноцтой хэрэгт ингээд одоохондоо л ингээд асуудал ил тод болж байна. За энэ чинь цаашаа дахиад хуулийн хүрээнд маш одоо ноцтой асуудал болоо шалгадаад явах хэвээр. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд те өөрийнх нь гүтгсэн хүн нь ажиллаа өгөөд шалгуулсан шүү дээ. Яг тэрнтэй ижилхэн одоо өөрөө ажиллаа өгөөд те шалгуулах хэрэгтэй байхгүй. Энд чинь өөрөө зарчим байхгүй. Тэгэхээс ш энд нэг улс төрийн одоо нэг те одоо талцал хуваагдал гэхээс илүүтэйгээр зарчим өөрөө ямар байх хэрэгтэй. Хууль шүүхийн одоо засаглалчин хараад бус те ийм байх хэвээр гижээтэл өөрөө ингээд эрх мэдэлтнүүдийн ингээд тоглоомын ингээд бөмбөг болцсон ингээд явж идэг ийм сайдтай байхаар иргэд одоо яаж те хууль шүүх засаглалд итгэх юм бэ? За тэгээ өнгөрсөн хугацаанд энийг бол би маш ортой гэж харж байгаа. Яг л өнгөрсөн хугацаанд за иргэдийн асуудлыг одоо бодъё. Иргэдэд тохиолдсон за жишээлбэл 16 настай охины одоо маш одоо онц ноцтой тий одоо хүн амны хэрэгээр амь насаа алдсан байдлыг за энэ шүүх хурал нөгөө талд бас мөн ноцтой 23 удаа одоо гэр бүлийн хооронд хутгалуулад нас барсан одоо энэ хоёр амар том ноцтой хурлыг нэг өдөр зохион байгуулж байгаа явдал энэ дундаа нөгөө 16 настай охины тэ одоо хүн амны хэргийг таалцтай болонгуудаа нөгөөдхийн ил тод нээлттэй явуулж байгаа энэ өөрөө маш ноцтой маш нотой асуудал байгаа хгүй яг л энийг хэн зохион байгуулж байгаа шүүх засаглал энэ хоёр одоо ноцтой асуудлыг яагаад нэг өдөр зохион байгуулад нэгийг нээлттэй нөгөөдгийг хаалттай тэгээд одоо 16 настай охины хэрэг дээр улс даяараа тий имзэглэж яагаад ингэ шийдчихв энэ яагаад ингэчв энэ одоо төрийн эрх мэдэлтнүүдийн эрх ашиг сонирхол байгаа юм биш үсттэй гэсэн энэ юу чинь зөвхөн Монгол оронд биш гадаад улсад хүртэл тий одоо монголчууд маань санаа зовж манай Монгол улс бүр ийм амар болцсон юм уу гэд гэтэл хууль зүйн яамны сайд нь энийг гадаадаас хүртэл сэвсэн шүү гэд ингээ яриад үдчихдэг чинь энэ чинь зүгээр яг энэ үгэн дээр л гэхэд даруй огцрох маш том үндэслэл ахгүй гэтэл дараа зөндөө олон одоо ийм одоо ноцтой тий асуудлууд авилгал хээл ахуултай холбоотой асуудлууд гарч ирчээд байхад ингээ хууль зүйн сайд ийм юм байхгүй үлгэр гэдэг чидчихдээ ямар учир вэ? Тэгэхээр зэрэг энэ зүйлүүдээс бид нар наад захын хамгийн түрүүнд маш өндөр хариуцлага ёс суртахуунтай байх ёстой энэ салбараас авахулаад бид нар зүй ёсыг нэх ёстой юм шүү гэж би өөртөө харж байна. Тэр бол хууль зүйн яамны сайд бол ажиллаа өгөөд хүлээлгэж өгөөд ёстой нөгөө нэг ёс суртахуунтайгаар те өөрөө манлайлал болж үзүүлэх ёстой шүү дээ. Өөрчлөлтийг өөрөөсөө гэдэг тэр манлайллыг өөрөөсөө бий болгоо тэгэд ажиллаа өгж байгаад энэ одоо хуулийн хүрээнд явагдаад байгаа яригдаад байгаа асуудлуудаа шалгуулад баримт нотлохоогоор нотлоод тэгээд ямар ч үнэхээр асуудал байхгүй бол буцаад одоо салбараа тэргүүлээд ажил гэх юм бол арт түмэн ч гэсэн те болж ийн гэдэг юм болж штэ. Тэгэхгүй бид нар дээрээ бид нар өөрсдөө ийм бузар булаатай те ноотой өчнөн арт түмнийхээ дунд талцуулсан, эргэлзүүлсэн те ээдрээтэй бараг л одоо муу бүхний үлгэр жишээ болж ич яаж бид нар иргэд олон нийтийг та нар шүүх засаглалд итгэх шүүх засаглал бол яг тэнцвэртэй байгаа, яг эрхтэгш байгаа, хараат бус байгаа гэж бид нар хэлж чадах юм бэ. Тэр ингээд зөвхөн маш энгийн кейсүүд дээр харахад бол
асуудлын нууцлаар миний хоолой хийж байгаа юм байгаа болохоор. Ер нь бол ингээд нэг жоохон нэг л тийм бүхэл юм л буруу эргээд байгаа шиг бүхэл юм л нэг тийм голдролтой орохгүй. Тэгээ яг үнийг хэлэхэд бол энэ Монгол улсад бол одоо зөвхөн эрх мэдлийн төлөөх, эрх ашигын төлөөх талцал хуваагдал явагдаж байна. Энэ дундаа өв олон троллуудыг бас ингээд үнэхээр одоо Монгол улс ч одоо 10 сая хүн амтай биш үсттэй тий. Тэгэхээр ингээд бодохоор бас энэ Facebook, сошиал дах троллуудаас маш хэцүү байна. Тэгээд иргэд өөрсдөө энэ дунд хэрсүү байгаасай. Юу болж байгаа, юу болоод байгаа юм бэ? Ямар эрх ашигын төлөө хүмүүс ингээд байгаа юм бэ гэдгийг маш сайн анзаарч, анхаарч өөрсдийнхөө оюун санаа зүрх сэтгэлээрээ бас дүнэлтийг өгөөсэй л гэж бодож байна.